та хизээ нэгэн цагт яагаад би ийм эцэг эхийг сонгосон юм бол яагаад ижил зовлон дахин давтагдаад байгаа юм бол эсвэл яагаад би энэ хүнийг анх харсан цагаас л мэддэг юм шиг мэдрэгдсэн юм бэ гэж бодож байсан уу? Тэгвэл үүний хариулт нь сүнсний гэрээ. Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ сүнсний гэрээ гэдэг энэ гайхалтай сэдвийг сонгож аваад энийхээ дагуу ээлжид видеогоо бэлтгэж байна. Тийм учраас та нар маань иймэрхүү сүнслэг мэдлгүүд, квант физик, manifestation, тэгээд даалт хумсар зэрэг энэ сэдвүүд хэрвээ танд сонирхолтой байвал та манай сувгийг заавал subscribe дарахаа мартаоцай. Яагаад гэвэл миний оруулсан видеонуудыг халахсгүй үзэх боломжтой болно гэсэн үг. За ингээд видео руугаа орцгоё. За сүнсний гэрээ гэж юу вэ? Энэ үе та нар маань сонсч л байсан бах тийм ээ. Тэгэхээр сүнсний гэрээ гэдэг бол сүнс маань энэ дэлхий дээр төрхөөс өмнө зориудын сонголт буюу даалгавар гэж ярьдаг байдлаар бидэнд байдаг амлалт юм. Тэгэхээр энэ нь жишээлбэл хэнийг гэр бүлээ гэж сонгох, ямар зовлон шалгуур туулж суралцах, хэнийг амьдралд тань оруулж ямар харилцаа бий болгох, мөн бүр цаашлаад ямар сорилтоор дамжуулж та уршилж хөгжих үү гэдэг энэ замналыг зурх үйл явцыг бол бид нар сүнсний гэрээ гэж байгаа гэсэн үг. За сүнсний гэрээ нь юуны тулд биднэрт байдаг вэ гэдэг асуулт ирнэ. Тэгэхээр бидний сүнс бол өргөмжлөгдөж ирсэн илүү ухаарлт хүрэх зорилготой тийм оршихуй байдаг. Тэгэхээр гэрээ байдаг хамгийн гол шалтгаан нь сүнс зөвхөн материалын биеэр дамжин зовлон баяраар дамжиж ухаарлт хүрдэг. Өөрөөр хэлбэл бид нарыг ухаарлт хүргэхийн тулд сүнсний гэрээ байдаг бахна. Бид нарыг хөгжүүлэхийн тулд байдаг бахна. Тэгэхээр сүнс яагаад зовлон сонгодог вэ? За нэгэн жишээгээр тайлбарлая. Нэг хүн ядуугаар турдаг. Энд нэг хүн хүчирхийлэл донд өсдөг тийм ээ. Зарим нь бүр багаасаа бүр юм асрамжийн газарч өргөгдөөд ингээд өсөж хөгждөг, өсөж ториндог. Тэгвэл яагаад тэд энэ бүхнийг сонгосон гэж хэрвээ сүнсний гэрээгээрээ бид нар энэ амьдралынхаа ханыг энэ аав ээжээгаа бүх зүйлийг бид нар сүнснийхаа гэрээгээрээ сонгодог юм бол яагаад хүн зовлон сонгодог юм бэ? Яагаад зарим хүчирхийлэлд үсдэг юм бэ? Яагаад зарим хүмүүс асрамжийн газарт өргөгдөөд аав ээжгүй хайраар дутаж амьдарч байгаа юм? Яагаад зарим нь ядуу амьдарч байгаа юм, тарчиг амьдарч байгаа юм тийм ээ? Тэгэхээр хариулт нь сүнсний гэрээ биднэрт сургамж өгөхөөр зохиогдсон байдаг. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл энд арай уужуу ханддаг болно гэсэн. Тэгэхээр тэр нь бид нарыг шийтгэхийн тулд биш, эсвэл зовоохын тулд биш, тухайн биднэрт сургамж өгөхийн тулд хичээл авахын тулд ирсэн байдаг. Тэр хичээлийг хэдий зэрэг хурдан хугацаанд авна, төдий зэрэг хурдан хугацаанд тэр зүйл нь таны амьдралаас явна гэсэн. Тэгээ магадгүй тухайн бэрхшээл нь хүлцэнгүй байдал байж болно, уучлал байж болно, өөртөө итгэх итгэл байж болно. Тэр бэрхшээлийг давах замаар та өөртөө итгэх итгэлтэй болж болно. Эрх чөлөөг олж авахын тулд танд тэр үзүүлэг өгөгдөж болно. Хайр, өөрийгөө хайрлаж сурах, өөрийгөө халамжилж сурах, өөртөө итгэж сурах гэх мэт энэ сүнслэг чанарыг хөгжүүлэх зорилготой байдаг байна. За үүнийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлах юм бол эпигеник хэмээх судлалын салбар нь бидний генийг зөвхөн удамшил биш, бас сэтгэл зүйн туршлага өөрчилдөг гэдгийг баталж өгдөг. Тиймээс бидний амьдралд үзэж буй хүнд хэцүү зүйлс сүнсний гэрээг биелүүлж буй код байж болдог. Сонирхолтой байгааз тийм ээ. Тэгэхээр сүнсний гэрээний бүтэц тэгвэл ямар байдгийг бэ гэдгийг эхлээд хэдүүлээ сонирхыг. Тэгэхээр нэгдүгээр зорилго ба даалгавар гэж байдаг. Тухайн амьдралд бид нарын амьдралд суралцах ёстой үндсэн хичээл маань юу байдаг вэ гэвэл ихэвчлэн хайр, өөрийгөө үнэлэх, уучлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэх мэт үндсэн зорилго даалгавар байдаг. Та нар маань урд өмнө ямар нэгэн байдлаар үйлийн үрийн тайлан, үйлийн үрийн карваны тайлан гэж авч үзэж байсан бол энэ дээр гардаг. Таны амьдралын даалгавар гэж гардаг. Энэ маань
таны суралцах ёстой хичээлийг хэлж байгаа байх нь. Тэгэхээр энэ гэр сүнсний гэрээнд оролцогч талууд гэж хэн байх юм бэ тэгвэл гэдгийг одоо хэдүүлээ үзье. Тэгэхээр бидний сүнсний гэрээнд бусад сүнс оролцдог. Жишээлх юм бол тэд аав ээж, хань, хүүхэд тэгээд нэмэгдээд өөр танаас холдох боломжгүй өөр бас хин нэгэн байж болно те. Өвөө эмээч байдаг юм уу? Одоо өөр танаас холдох боломжгүй хин нэгэн байна. За жишээлх юм бол та хин нэгэнд одоо гүн шархалсан байж магадгүй. Гэхдээ тэр хүн таны амьдралд тодорхой үүрэгтэйгээр танаас уучлалыг сургах хүчтэй нөхцөлийг бий болгохоор ирсэн байж болно. Тэгэхээр амьдралд тохиолдож байгаа бүх зүйлсийг энэ хэцүү байна, энэ бэрхшээлтэй байна, би л ингэж байна, би л тэгээд байна гэхээсээ илүү энэ зүйл надад юу сурах гээд байна. Би энэ зүйлээс юу сурах хэрэгтэй болов гэдэг энэ талаас нь харвал биднэрт илүү одоо хэрэгтэй гэсэн. За 3 дугаар сүнсний одоо гэрээний бүтэц маань давтамжид сорил давтагддаг одоо зүйлүүд. Яагаад ижил асуудал дахин тохиолддог юм бэ? Энэ бол гэрээний гүйцэтгэл хийгдэг үед дахин идэвхждэг код юм. Жишээлх юм бол та математикийн шалгалтанда тэ 50-таа унтсан бол дахин шалгалт гэж өгдөг шүү дээ. Дахиад та тэ 56 авах юм бол та дахиад шалгалт өгөн тэ давтан шалгалт өгөн. Ингээд шалгалтандаа хизээ 60 авна. 60 авсан цагт бид нар тэр хичээлийг ингээд судалсанд тооцдог шиг тэр гүйцэтгэл хийгдэг үед энэ зүйл маань энэ асуудал маань дахин ирдэг байна. За 4-р зүйл маань болохоор чөлөө төсөл ба хувь тавилан. За хүмүүсийн хамгийн их хэлдэг зүйл бол хувь тавилан уу? Хувь тавилан өөрчлөгддөг үү гэдэг зүйл байдаг тий. Тэгэхээр энэ маань өөрөө бид нарын сүнсний гэрээний бүтэц байх нь. За тэгвэл сүнсний гэрээ бол 100% тогтсон зүйл үү гэдэг асуудал юм. Энэ бол үгүй. Хариулт бол үгүй. Бидэнд чөлөө төсөл гэж байдаг. Гэхдээ сүнсний гэрээ бол нэг замналын төлөвлөгөө байдаг. Та төлөвлөгөөтэй аялалд гаргах замаа одоо зөрж болно. Тэгээ та замаасаа хальж болно. Гэхдээ хаа нэгтээ зөв зам таныг хүлээж л байгаа. Жишээлх юм бол та бизнес эрхлэх ёстой байсан гэж бодъё. Гэхдээ амьдрал таныг одоо мэрэгчлэрээ амьдрахад хүргэсэн тий. Бизнес хийх ёстой хүн байтал та магадгүй эмч хийгээд явж байгаа ч юм уу, инженер хийгээд явж байгаа. Хэрвээ та сэтгэлийн гүн гүнзгий дуудлагыг мэдэрч эхлэх юм бол гэрээ чинь сэргийж эхэлж байна гэсэн. Өөрөөр хэлбэл хүмүүс маш их одоо бэрхшээлтэй зүйлүүдийг даван туулсныхаа дараа хэд хэдэн удаа одоо бэрхшээлтэй зүйлүүдийг олон жил авчсныхаа дараа хүн өөрийгөө олоод би чинь яг ийм хүн юм байна тий. Би чинь илүү тийм амар амгалан дуртай хүн юм байна. Би чинь илүү бясалгал хийдэг хүн юм байна. Би чинь илүү одоо тийм йогод сонирхолтой хүн юм байна. Би ерөөсөө багш хийх хүн биш байна. Би эмч хийх хүн биш байна гэд ингээд өөрийгөө таньж эхэлдэг. Энэ маань таны нөгөө хийх ёстой зүйлээ хийгээгүй явж агаад сэтгэлийн дуудлага буюу цаг нь болоод танд тэр зүйлүүд мэдрэгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр таны тэр амьдрал тохиолдсон тэр хэсгийн жилийн тэр бэрхшээлүүд нь таныг өөрийгөө олоход тусалж байгаа гэсэн үг юм. За тэгвэл яаж сүнсний гэрээг танин мэдэх вэ гэдэг асуудал гарна. Нэгдүгээрт нь давтагддаг мэдрэмж давтамжийг ажиглана. Та нэг зүйл дээр олон дахин бүдэрч байгаа бол гэрээний сорил ажиллаж байна. Гэрээний тест хийж ин гэсэн үг. Хоёрдугаарт нь танил атла шин мэдрэмж. Хин нэгнийг анх харсан хэрнээ мэддэг юм шиг санагдах. Аль хэдийн тэрийг мэддэг юм шиг санагдах. Энэ бол сүнсний төвшний холболт байдаг. За 3 дугаарт нь гониг эсвэл гүн мэдрэмж. Амьдралд тодорхой нэг зорилго өгүүлэгдэж байвал тэнийг зорилго дутагдаад байвал танд гэрээний сануулга явж байна гэж ойлгох хэрэгтэй байх нэ. За тэгвэл сүнсний гэрээг хэрхэн ухамсарлаж, ажиглаж, ашиглах вэ гэж байгаа. Дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй. Нэгдүгээрт нь үүний тулд. Өөрөөр хэлэх юм бол бид нар нөгөө intuition гэж ярьдаг тийм дотоод зөн совин, дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй. Зүүд, зөн совин, интуиц тэгээд одоо хүнд хэцүү үед мэдрэгдэж байгаа тэр гэрлийг ажиглаж анзаарч сурах хэрэгтэй. Хоёрдугаарт нь өөрт тохиолдсон хүнд нөхцөлд энэ намайг надад юу заах гээд байна? Би эндээс юу сурах ёстой юм бэ гэж өөрөөсөө асуулт асуух замаар
энэ зүйлийг сүнсний гэрээгээ ухамсарлаж болно, ухаарч болно. Өөрөөр хэлбэл өөрийгөө дандаа хохирогч би л юм, надад л юм гэхээсээ илүү би эндээс юу сурах ёстой байсан бэ гэж асуултаа асууна гэсэн. 3 дугаарт нь өөрт болон бусдад уучлалтай хандах. Бусдын үүргийг ойлгоход нь таны зүрх нэгддэг. За дараагийн нэг гайхалтай зүйл нь биднэрт үйл ойлгогдоод байгаа харилцаанууд гэж байдаг тийм ээ. Тэгвэл энэ ямар учиртай юм бэ гэдэг талаар бас дурдаад явъя. Тэгэхээр зарим хүн таныг гомдоож орхиод явсан байдаг. Тэгвэл тэр ямар учиртай юм бэ гэж тий. Тэгэхээр тэд таныг сэрэх, эсвэл дотоод хүчийг тань гаргах, эсвэл таныг магадгүй өөрийгөө хайрлахад сургах үүрэгтэй байж үүрэгтэйгээр ирсэн тийм зүн бэлгийн зүйл байдаг. Тэгэхээр таны амьдралд гомдоогоод явсан, орхиод явсан, таныг хуураад явсан тэр бүх зүйл таныг хөгжүүлэхийн тулд, өсгөхийн тулд, өөрийгөө хайрлаж сургахын тулд, дотоод хүчээ мэдхийн тулд, таныг сэрээхийн тулд байгаа гэсэн үг юм. Тэгвэл сүнсний гэрээ өөрчлөгдөж болох уу гэдэг асуудал гарна. Энэ хариулт бол тийм. Зарим тохиолдолд сүнс дундаа шин гэрээ байгуулах боломжтой байдаг. Ялангуяа тийм талархал, өршөөл, ухаарлт хүрсэн үед хичээл маань дуусдаг. Жишээлх юм бол та хүнд харилцаанд байсан ч уучлал, өршөөлд хүрсэн бол тэр зүйл таны амьдралд дахин ирэхгүй. Энэ дээр бол би нөгөө Опрогийн жишээг хэлмээр энэ Опро багада маш хүнд амьдрал хүчирхийлэл донд өссөн тий. Тэрээр өөрийг нь хүчирхийлэж байсан хүмүүсийг уучлсан. Тэр өнөөдөр маш гайхалтай амжилтанд хүрсэн тийм ээ. Тэгэхээр энэ зүйл бол түүний амьдрал дахиж давтагдахгүй гэсэн үг. За тэгэхээр бид бол ерөөсөө сүнс тэгээд бид нарын одоо байгаа аав ээж, одоо байгаа асуудал, одоо байгаа бүх зүйлийг бид нар сүнснийхаа гэрээгээр олж ирсэн. Тийм учраас зарим хүүхдүүд гайхалтай баян айлын хүүхэд болоод, сэхэтэн айлын хүүхэд болоод энэ тэнд хичээл нам сураал, гадагшаа яваал, анханасаа багаасаа 2-3 хил эзэмшээд хувийн сургууль сураал, ийм болоод өөртөө итгэх итгэлийг багаас олж авч яхад зарим хүмүүс бол ядуудууд амьдралд өсөж төрнж аав ээж нь хоёр тишээгээ болоод энэ тэнд ингээд багаасаа дарамт хүчирхийлэлтэнд үсэж байгаа. Тэгэхээр энэ бодоход шудрах бос юм шиг боловч энэ бол сүнсний гэрээ буюу таны сүнс энэ амьдралыг сонгоод ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл та энэ амьдралаас нэг зүйлийг сурах ёстой байсан гэсэн үг. Тэгэхээр энэ амьдралыг тохиолдож байгаа бүх зүйл бол тийм санамсаргүй зүйл биш. Энэ бол зориудын гэр сонгосон зүйл юм аа. Тэгэхээр та бол энэ амьдралын хохирогч нь биш, та бол сонгогч. Өөрөөр хэлбэл та энэ амьдралыг сонгоод ирсэн сонгогч. Та бол зовлон бэрхшээлийн эзэн биш, та түүний ухаарлыг нээдэг тийм хүн. Тэгэхээр та бол өсөлт хөгжилтийг өөртөө авчрах агуу хүчтэй нэгэн юм. Тийм учраас та нар маань хизээ нэгэн урд өмнө би яагаад энэ амьдралыг төрсөн сонгосон бол, яагаад миний аав ээж юм байсан бол, би яагаад тэрний аав ээж чиг ийм айлд өсөөгүй бол, ийм айлд болно штэ хүнд. Тийм бодлоод хэрвээ танд төрж байсан бол үүний хариултыг энэ удаагийн маань миний видеогоос олж авсан гэж бодож байна. Тэгээд хэрвээ танд яг энэ шиг маш сонирхолтой, гайхалтай, танин мэдхүүн тэгээд таны сүнсний хөгжлийг маш ихээр дээшлүүлэх, таны амьдралд хамгийн гол нь хэрэгтэй, ус агаар шиг хэрэгтэй энэ хичээлүүдийг, видеонуудыг тасралтгүй авахыг хүсэж байвал заавал subscribe дарааж манай сувагт нэгдэж цаг алдалгүй ийм хичээлүүдийг үзэж сонсож эндээсээ судалж байгаарай гэж хэлмээр байна. Ингээд дараагийнхаа видеогоор уулзтлаа. Түр баяртай.